Эрхэм үндэт ноёд татагтай нараа та бүхний өнөөдрийн амар олон айлтгаж мэндчилье. Улсын их хурлын 2012 оны ээлж сонгуулиар Монголын ард түмний олонх нь ардс номд итгэл үлээлгэж саналаа өгснөөр ардс номын нэр дэвшигчид улсын их хурл хамгийн олон судал авсан нь 1992 оноос хойш 20 жилийн хугацаанд ардс ном төрийн эрхийг барих боломж олгосон ард түмний 2 дахь удаагийн сонголт байлаа. Сонгуулийн үр дүнгээр олон болсон нам эслээс шин засгийн газраа байгуулад удаагүй байгаа бөгөөд бид шин засгийн газраа шинжлэлийн хэмээн онцолж Монгол хүн бүрийг ажилтаа орлоготой нийгмийн баталгаатай болгох тэрүүн зорилгыг дэвшүүлэн ажиллаж эхлээд 98 он жина. И шин засгийн газраас хэрэгжүүлэх шинжлэлийн ажлын гараа болгож нийгмийн даатгалын салбарын ажилтнуудын төлөөлөгч та бүхэнтэй салбарын шинжлэлийн асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр хурамжуулж байгаадаа туйлын баяртай байгаа энэ дашрамд илэрхийлье. Монгол улс зах зээлийн баримжаатай нийгмийн эдийн засгийн харилцаанд шилжсэнтэй холбогдуулан 1994 онд нийгмийн даатгалын тогтолцоог шинжилж, нийгмийн даатгалын багц хуулийг батлан 1995 оноос мөрдөж эхэлснээс хойш 17 жил өнгөрчээ. Энэ өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл хураалтын орчин үеийн тогтолцоог төлөвшүүлэхэд бид голчлон анхаарч ажиллаж ирсэн. Үүний үнд дүнд иргэд даатгалагчдын дунд нийгмийн даатгалын ач холбогдлын талаарх ойлголт төлөвшөж, аж ахуйн нэгжүүд шимтгэлээ цаг хугацаанд төлөх үүргээ ухамсарлах хандлагатай болсон боловч даатгалын үйлчлэгээний чанар, хүртээмж, хамар хүрээг тойрсон шүүмжлэлтэй асуудлууд олон байсаар байна. Нийгмийн даатгалын тогтолцоо, ялангуяа тэтгэврийн тогтолцоог шинжлэх асуудлыг олон жил ярьсан боловч өнөө хүртэл шинжлэлийг эхлүүлэх чиглэлээр дөрвтэй алхам хийгдэг байна. Шинжлэлийн засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд бид нийгмийн даатгалын салбарт зарчмын том шинжилт хийх зорилтуудыг засгийн газрын 2012-оос 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан билээ. Эдгээр зорилтын хүрээнд нийгмийн даатгалын хууль тогтоомжийг цогцоор нь шинжлэх, ялангуяа тэтгэврийн даатгалын тогтолцоог шинжилж, олон давхарт хэлбэрт шилжүүлэн нэрийн насны тогтолцооны шинжилгээг эрчимжүүлэхээр заасан билээ. Одоогийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай эдийн засгийн идэвхтэй хүн амын 60 орчим хувийг хамруулдаг бөгөөд орсон шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарлтын тогтолцоо юм а. Сүүлийн жилүүдэд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 5%-аар бууруулсан, тэтгэврийн хэмжээг улс төрийн амлалтаар нэмэгдүүлсэн, даатгалагчийн хамар хүрээ дөрвтэй нэмэгдэхгүй байгаагаас тэтгэврийн даатгалын тогтолцоонд гажуудал үүсч, сангийн алдагдал ихсэж, төсвийн ачаал жил бүр нэмэгдсээр байгаа ба нэрийн данснаас тогтоогдох тэтгэврийн хэмжээ, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тогтоогдох тэтгэврээс хит байх урьдчилсан тооцоо гарч байгаа зэрэг олон сөрөг хандлагууд ажиглагдж байна. 2030 оноос эхлэн Монгол улсын хүн ам насжиж, ахмад насны эзлэх хувь хэмжээ нэмэгдэн, ялангуяа 1960, 1970 оны хүн амын огцон өсөлтийн үеийн бөөнөр тэтгэврт гарах үед тэтгэврийн даатгалын одоогийн тогтолцоо үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсгээр байна. Нийт ажиллах хүчний 51% болох албан секторт ажиллагчдын 90 гаруй хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байхад албан бус секторт ажиллаж байгаа ажилчид буюу малчид, хуваарь хөдөлмөрлөгчдийн дөнгөж 10 гаруй хувь нь тэтгэврийн даатгалд хамрагдсан байна. Өргөн удам нутагт малын бэлчээр даган нүүдэлж байгаа олон мянган малчинд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байгаа учраас ирээдүйд өндөр насны тэтгэвэр авах хэрэггүй болж нийгмийн баталгаа алдагдах эрсдэл үүсэх аюул ойрхон байгаамаа. Иймд Монгол улсын ахмад насны нийгмийн баталгааг хангаж Монгол хүн бүрийг тэтгэврийн даатгалтай болгохын тулд одоо байгаа тогтолцоогоо шинжилж, малчид, хуваарь хөдөлмөрлөгчдийн хөдөлмөрийн хэв шинж, орлогын байдалд тохирсон тэтгэврийн нэмэлт хөтөлбөрүүдийг бий болгох бөгөөд тэтгэврийн системд хувийн секторын оролцоог сайн дурын нэмэлт даатгалын хэлбэрээр дэмжин олон давхарга бүхий тэтгэврийн тогтолцоо болохыг засгийн газраас зорж байна. Ер нь тэтгэврийн шинжилгээний асуудал өнөөдөр глобал шинжтэй болжээ. Маш олон оронд одоо байгаа тэтгэврийн тогтолцоогоо өөрчлөх, шинжлэх зорилт тавьж, зарим улсуудад шинжлэх эхлүүлсэн боловч харьцангуй удаашралтай байна гэж эдийн засгчид дүгнэж байгаамаа. Учир нь тэтгэврийн шинжилэл хийхэд их хугацаа, хөрөнгө, мэдлэг чадах болсон хүчин шаарддаг. Үүнээс гадна тэтгэврийн шинжилэл нь хүн бүрийн эрх ашигыг хүндсэн нийтлэг асуудал учраас ард түмэн иргэд тэтгэврийн шинжилгээний чиг хандлагыг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байх зайлшгүй нөхцөлийг шаарддаг юм а. Иймд бид тэтгэврийн шинжилгээний асуудал онцгой анхаарч, уламжлалт системийг өөрчилж,
Ахмад насны амжиргааг хангахуйц зохистой хэмжээний тэтгэвэр олгодог. Уг тэтгэврийн зардлыг төр, ажил олгогч, хувь хүн шимтгэл хэлбэрээр санхүүжүүлэх санхүүгийн бололцоотой байхаар мөн насжилт, эдийн засаг, санхүүгийн хямрал, эсвэл хэд өсөлт зэрэг нийгмийн эдийн засгийн өөрчлөлт, шокуудыг дэвсгэрлээд даваад гарах тогтвортой тэтгэврийн тогтолцоонд шилжих зайлшгүй шаардлагыг нөхцөлийг бий болох шаардлага байна. За, нийгмийн дадлын тогтолцоонд хийгээ төлөвлөж буй өөр нэг шинжил бол нийгмийн дадлын хуримтлалын сангийн хөрөнгө оруулалтын тухай асуудал юм а. Нийгмийн дадлын салбарын ажилтнууд та бүхний хүч хөдөлмөрөөр цогдуулж, ажил олгогч, даатгуулагчийн төссөн шимтгэлээр хуримтлуулсан хөрөнгийг өсгөн аривжуулж, аливаа эрсдэл үнгүйдлээс хамгаалах шаардлага улам бүр тулгарч байна. Үүний тулд хуримтлалын сангаас хөрөнгө оруулалт хийх хууль эрхцэн орчин боловсронгуй болгож, санхүүгийн эрсдлээс хамгаалах, хөрөнгө оруулалтад хяналттай байгууллагын бүтэц чиг үүргийг тодорхой болгож, энэ чиглэлээр ажиллах мэргэжилтэй улс орчныг бэлтгэх зорилт тавьж байна. Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн шинжлэлийн бас нэг зорилт бол эрүүл мэндийн дадлын тогтолцоог шинэ түвшинд гаргаж хөгжүүлэх явдал юм а. 2011 оны эцсийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 98% нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан амжилттай байгаа боловч үүний гол шалтгаан малчит хуваарь хөдөлмөр эрхлэгчид ажилгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцсан төлсөнтэй холбоотой юм а. Хэдийгээр бид бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой болж чадсан боловч тослон жүжиглэгээний чанар даатгуулагчийн өгөх үнэлэмж доогуур хүртэх тослон жүжиглэгээ хязгаарлагдмал тэдний халааснасаа төлдөг зардал нь хэд өндөр хэвээр байна. Иймд эрүүл мэндийн дадлын тогтолцоог шинчилж, даатгуулагчийн эрх ашигыг дээдлж, чанартай тослон жүжиглэгээ худалдан авах чадах бүхий байгууллагыг бий болгож, даатгуулагчид ямарваа нэгэн нэмэлт санхүүгийн дарамт учруулалгүйгээр эрүүл мэндийн чанартай тослон жүжиглэгээ үзүүлдэг ийм тогтолцоонд шилжих цаг нэгэнт болсон гэж үзэж байгаамаа. Энэхүү чуулганы 2 дахь өдөр та бид эрүүл мэндийн дадлын тогтолцоон шинжилгээний асуудлыг бүгд нь авч үзэж хэлэлцэх болно. Түүнчлэн нийгмийн даатгалын 5 төрлийг дахин авч үзэж, зарим даатгалын төрлүүдийг нэгтгэх боломжийг судлах бөгөөд даатгалын нэр төрөл үзүүлэх үйлчлэгээний хэлбэрийг оновчтой тогтоох, энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг шинжлэх шаардлага зүйсээр тавигдж байгааг бас энд онцолж хэлэх шаардлагатай гэж үзэж байна. Эцэст нь иргэд олон нийтээс олон жил тавьж байгаа санал хүсэлтүүдийг шийдвэрлэхэд анхаарч, иргэдийнхээ нийгэм баталгааг нэмэгдүүлэх чиглэлээр тогтолцоогоо сайжруулах, үүний эхлэл нь өнөөдөр бид бүгдийн үндэсний чуулган гэж ойлгож байна. Та бүхэн мэдж байгаа тэтгэврийн зөрүүг арилгах асуудал олон жил яригдсан. Үүнийг ажил хэрэг болгож өнгөрсөн хавар холбогдох хуулийн төслийг санаачлан боловсруулж, батлуулснаар энэ арга хэмжээ амьдралд хэрэгжиж эхэллээ. Тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг нэг удаа хэрэгжүүлээд бүрэн арилгах боломжгүй. Тийм учраас үе шаттай хэрэгжүүлж ажиллана гэж төлөвлөж байгаа билээ. Түүнчлэн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, улсын их хурлаар хэлэлцүүлэн 2012 оны 9 дугаар сарын 4-ний өдөр батлуулаад байна. Энэ хууль батлагдсанаар өөрөөс үл хамаарах шалтгаанаар 90-95 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилснаар нөхөн тооцох 95-аас 2000 оны хооронд нийгмийн дадлын шимтгэлэн төлөгдөөгүй төлөх боломжгүй байсан даатгуулагч өөрөө 10%-ийг тухайн онуудын хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээнээс тооцож төлснөөр нөхөн тооцох боломжтой болох юм а. Ингэснээр олон мянган иргэдийн хувьд ажилласан хугацаа нэмэгдэж, нийгмийн дадлын сангаас өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүсэх, эсвэл одоо авч байгаа тэтгэврийн хэмжээ нь нэмэгдэх энэ бодит боломжийг бүрдүүлэх зорилгоор энэ хуулийг санаачилж батлуулсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх журмын төслийг боловсруулж байгаа бөгөөд даатгуулагчийн ажилласан жилийг нөхөн тооцох бичлэлтийг 2013 оны 12 оны 11 сарын 1-ээс эхлэн улс орон даяар хийж эхлэхээр төлөвлөд байгаамаа. Нийгмийн дадлын тогтолцооны өмнө бэрхшээлтэй олон асуудлууд байгаа боловч эдгээрийг шийдвэрлэх боломжийг олгох давуу талууд манай улсын өмнө зарим талаар нээлттэй байна. Энэ нь ойрын жилүүдэд уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотой бий болох эдийн засгийн өндөр өсөлт, хүн амын орлогын өсөлт, хөдөлмөр эрхлэгчдийн тооны өсөлт юм а. Нийт даатгуулагчдын цалин өс нэмэгдэж, улмаар тэтгэвэр тэтгэмж нь өндөр тогтоогдсон, нийгмийн баталгаан дээшлэнэ гэж бид үзэж байгаамаа. Иргэд нийгмийн даатгуулах санхүүгийн бололцоо сонирхол бид төсөөлж байна. Харин бид энэ бололцоонд тушгилж, нийгмийн даатгалын хамрах хүрээгээ нэмэгдүүлэхэд анхаарах ёстой маа. Бидний хувьд 2025 хүртэл хүн амын цонхны нэн татаа үе бас байгааг энд зориуд онцолж хэлэх ёстой маа.
Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн орлогын нэмэгдэлийг их үүсвэрнэ. Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх бололцоог мөн бидэнд бий болгоно гэж үзэж байгаамаа. Өнөөдөр үндэсний чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид та бүхэнд болон энэхүү чуулганы үйл ажиллагааг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад гүн талархал илэрхийлж байгаагаа энэ тушаамд илэрхийлье. Чуулганд оролцогч та бүхнээс нийгмийн даатгалын тогтолцоог шинжлэх асуудлаар үнэтэй санал зөвлөмжүүд гарч тэдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө бид хамтран ажиллана гэдэгт би гүнээ итгэж байна. Бид өнөөдөр нийгмийн хамгаалал, тэр дотроо нийгмийн даатгалын тогтолцоог шинжлэх нэг хариуцлагатай цаг үеийн өмнө тулж ирээд байгааг энэ бас дахин хэлэхэд таатай байна. Бид энэ 2 өдрийн чуулганаар нийгмийн даатгалын өмнө тулгамдж байгаа асуудлууд, нийгмийн даатгалын болсон хүчний чадвах, түүнийг дээшлүүлэх талаар тэр дотроо эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэгэн яралтай өөрчлөх, шинжлэх, иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинжилэн найруулсан төслийн хүрээнд бид бас хилцүүлгүүдийг зохион байгуулах болно. Бид эрх зүй, эдийн засаг, энэ бодит нийгмийн амьдрал донд энэ даатгалын тогтолцоог боловсронгуйлах зүй ёсны шаардлага тавигдж байгаа гэдгийг та бид бүгдээрээ ухамсарлаж байгаа. Та бүхний чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Баярлалаа та бүхэнд.